Эвтэй дөрвөн эмтэн. Эвт урт цагт энэтхэхийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна бидний хинэн ах болвол дүүн ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэгцээд хинэн ах болохыг бие биесээ асууж гин. Тэнд нэг том мод ургаж байж. Заан тэр модыг заа. Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шүргөөдөг байв гэв. Үүнд бичин хэлэв. Намайг жаахан байхад энэ мод нь миний тоглож дүүлэх мөчргүй. Надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чуу хатгалдаг байсан гэв. Туулаа хэлэв. Намайг баг байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь магтаж иддэг байв гэжээ. Гэтэл тагтаа. Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унахчихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв. Ийм болохоор хамгийн ахан тагтаа, дүүн туулай, туулайн дүү сармагчин, отхон дүүн заан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндлэхээр хэлэгдсэн тулд заан сармагчныг хүндлэж нуруунд дээрээ гаргав. Сармагч нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулайн тагтааг ахаа гэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хурж авч дүүн ахтаа түгэн өгч ивэдэг болжээ. Тийхүү энэ дөрвөн амтэн хүндлэх ба тэтгэх ёстойг суулж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэлээ.